Нуу нийт хамт олондоо өнөөдөр энэ намрын налгар шар өдрийн үдшийн мэндийг хүргэе. Тэгээд хүн болгон намартайгаа зэрэгцээд налаагаад өнгө өнгөөр алаглаад те улаан шар ногоон. За тэгээд дээрэс нь бас нөгөө буцаж байгаа буюу одоо урин цаг нь биднээс одж байгаа учраас сэтгэлдээ бас нэгэн үл мэдэгдэм, үл мэдрэгдэм, гонигтай яг юунаас болоод яг яагаад байгаагаа мэдэхгүй ч гэдэг юм уу? Эсвэл яг уу мэдхийг хүсэхгүй ч гэдэг юм уу? Яаж мэдхийгээ одоохондоо мэдэхгүй байгаа ч гэдэг юм уу? Тэгээд намрын уйлрал зарим хүнд гониг дагуулдаг, зарим хүнд яг уу ухаар л дагуулдаг. Тэгэд аль нь ч хэлэх гэсэн энэ эргэх дөрвөн улиралдаа бид сэтгэлээ амраа монголон байлгаж тэ энэ одоо төрж ирсэн биенийхээ үндсэн сүнс буюу үндсэн энерги болсон сэтгэл гэдэг хамгийн том хэрэгтэнтэйгээ хэрхэн ажиллаж явж байгаагаас бид нарын амьдралын чанар, амьдралдаа хандах хандлага тэргээр түүгээр уламжлаад эрүүл мэндтэй хандах хандлагууд маань маш одоо өргөн цар хүрээтэйгээр буюу бараг 100% шалтгаалж нөлөөлдөг юм а гэдгийг хэлээд өнөөдрийн сэтгэлээ цэвэрлэе гэдэг одоо сэдвтэ хичээлээ лайв хичээлээ эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд тавтаа морилцгоно. Яг зөв. За орой минь манайхаа бүгдээрэнд нь тий намрын 9 сарын сүүлийн 7 хоногийн мэндийг хүргэе. 9 сар аль хэдийн сүүл одоо сарынхаа сүүл хүрсэн байна. Тэгээ бид хоёр нь 7 хоног болгоно хагас сайнд ингэж лайв хийхээр бэлдэж тохирсон байгаа. Энэ нь ялгаа байхгүй. Энэ 2025 он тий яг тооны хувьд болохоор сэвэрлэгээний жил байгаа. Цэвэрлэгээний 9-ийн тоо бол бүх нийтийн буюу таны ч гэсэн дэлхийн нийтийн хувьд өрөөсөө цэвэрлэгээ. Энэ цэвэрлэгээ болохоор маш олон талаас нь цэвэрлэгээ хийгддэг. Дэлхийн ертөнц өөрийгөө цэвэрлэхийн тулд альва нэгэн зүйлсүүдийг хийдэг бол хүн тус бүр өөртөөхөө одоо тий бохирдсон хувцас хүртэл бид нар цэвэрлэдэг үст. Яг тэрэн шиг сэтгэлийн цэвэрлэгийг хийх цаг нь одоо болцсон байгааг илэрхийлж байна. Хэрвээ өнөөдөр бит хоёрыг сонсч л байгаа бол та энэ лайвд орж ирсэн бол таны цаг нь болцсон байна л гэсэн үг. Таны сэтгэл дотор ямар нэгэн цэвэрлэх зүйл байгаа учраас түүнийг гаргаж хаях цаг нь болцсон. Одоо ингээд 12 цаг өнөө маргаашгүй хүрээд ирнэ. Тэрнээс өмнө хаана цэвэрлэх зүйл таны дотор нуугдаад байна вэ? Тэр нь таныг зовоогоод шаналгаад байна вэ гэдгийг одоо нэг нэгээрээ авч хаяад цэвэрлэхийн цэвэрлээд хаяхын хаяад угаах цаг нь ирсэн байна л гэдгийг одоо хорвоо ертөнц бид нараас шаардж байгаа байна. Тэр цаг хугацаанд ирсэн байна. Тийм ээ. За тэгвэл өнөөдрийн хувьд сэтгэлээ цэвэрлэе гэд нөгөө сэдвийг авсан байгаа. Би слайдаа шеэр хийгээе. Та хэдэд манд харагдах байх гэж бодож байна. За хэрэгтэй хин нэгэнд бас түгээж шеэр хийж болно. Учир нь энэ сэдв маш чухал. Өнгөрсөн 7 хоногт болохоор элэг цус цэвэрлэгээ, цусны цэвэрлэгээ буюу хоол боловсруулах эргэтэн системийн талаар ярьсан бол өнөөдөр бидний маш том эргэтэн болох сэтгэлийн цэвэрлэгээ яагаад чухал юм бэ? Энэ талаар ярилцсан. За сарын эгч маань яагаад чухал юм бэ? За яагаад сэтгэлээ цэвэрлэх нь чухал юм бэ гэдгийг ярихаас өмнө яг сэтгэл гэж юу байгаа юм бэ? Тэр ер нь нүдэнд үзэгддэг юм уу? Тэр ер нь гарт баригддаг юм уу? Эсвэл бид нар сэтгэл гэдгийг одоо яаж мэдх юм бэ? Тэгтээ бид нар амьдралдаа тэр амар сэтгэлгүй гэж ярьдаг нэг ажилчин хөлслөөд ажилуулсан ч гэсэн ерөөсөө нэг сэтгэлээсээ юм хийхгүй маа гэл ингээл ярьдаг тийм ээ. Хүүхдүүдтэй хүртэл чи нэг сэтгэлээ шингээж агаад нэг энэ хоолыг хийгээд таач эсвэл одоо аягааг угаагаад таач
гэдэг ч юм уу. Тэгээ бид нар сэтгэлийг ярьдаг мөртлөө, нэгдэг мөртлөө яаж тэрнийг мэддгийм бэ гэдгээ төдийлөн зарим нь бол анзаардаггүй байх, зарим нь анзаарсан ч гэсэн нэг их ач холбогдол өгдөггүй байх. Тэгэхээр сэтгэл гэдэг чухам яг юу юм бэ? Бид нар түүнийг яаж мэддгийм бэ гэдгийг товчхон хэлье гэж бодож байна. Тэгэхээр сэтгэл бол бидний амьдралыг тэр аяар нь удирддаг, нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй. Тэр битгий хэл бидний эд эсийн хөдөлгөөн яаж ажиллахыг хүртэл чиглүүлж байж байдаг хамгийн том эрхтэн сэтгэл дотор хүний амьдрал, бие эрхтэн, эд эс тэр битгий хэл огторгуй орчлон ертөнц бүгд багтчихэдэг. За тэгэхээр сэтгэлийн хэр гэдэг юм яагаад үүсээд идэгин сэтгэлийн хэрэг яаж таних ёстой юм бэ гэдэг нь бидний мэдрэмжээр дамжиж үүсэж гарч ирдэг. Бид нар тэнд аяга угааж байгаа хүүхдээ харцгаад энэ аяга угаахтаа сэтгэлээсээ хийхгүй байх гэдгийг яаж тодорхойлдог вэ гэхээр зэрэг мэдрэмжээрээ дамжуулж тэрнийг тодорхойлдог. Энэ хүүхэд цааталтаа бушуухан энэ аягыг угаасан болцоход гарч тоглох гээд яарад байна гэдгийг нь бид нар тэр аяг угаагаад зогсож байгаа хүүхдийнхаа цаа талаас нь хараад мэдэрчдэг жишээлбэл. Тэгэхээр бид нар сэтгэлийг мэдрэмжээрээ дамжуулж таньдаг байх нэ. Тэгэхээр сэтгэлийн хэрэн сэтгэл хөдлөл гэдэг юмар тодорхойлогддог. Тэгэхээр сэтгэл хөдлөл нь өөрөө бидний эрүүл байх үндэс болж идэг. Сэтгэлийн хөдлөл нь өөрөө бидний эрүүл эсвэл өвчтөй байх үндэс нь болж идэг. За тэгвэл сэтгэлийн хөдлөл нь дотроо 2 янз. Жишээлбэл эерэг сэтгэл хөдлөл, сөрөг сэтгэл хөдлөл. Эерэг сэтгэл хөдлөл гэдэг нь юу вэ гэхээр зэрэг талархал, баярлах, хөөрөх эхлээд бидний энергийг зөв зам руу тэтгэж хин нэгнээс хязгаарлах тэр мэдрэмжийг үүсгэхгүй байдаг тэр сэтгэл хөдлөлийг эерэг сэтгэл хөдлөл гэдэг. За тэгвэл сөрөг сэтгэл хөдлөл дотор юу багтдаг вэ гэхээр бидний нөгөө өвчлөл үүсгдэг. Жишээлбэл бид нар айцаасаа, жишээлбэл бид нар уурнаасаа, уур хорсол, үзий ядалт, тийм ээ, шүүмжлэл гэх сөрөг сэтгэл хөдлөлүүдээсээ болж өвчин үүсдэг. Эхлээд өвчин бидний сэтгэл дотор үүсдэг. Сэтгэл хөдлөлөөр дамжиж дараа нь бидний бие эрхтэн дээр буюу эд эсэд нөлөөлдөг гэсэн зам байгаад байгаа. Яг зөв. Тэгэхээр ер нь бол нөгөө байглаас бид нар төрөхдөө сэтгэл хөдлөлийг ингээд сая сарын эмч маань хэлсэн шиг 2 хуваагаад байна шүү дээ, тий. Тэгэхээр ихэнхдээ өдрийн 24 цагт бид нарын мэдэрдэг сэтгэл хөдлөлийн 70% нь 90-70-аас дээш хувь нь бол 80-20-ын зарчмаараа уг нь бол яригдтiin билээ. Гэхдээ 70-30-аараа ярих юм бол 70% нь сөрөг мэдрэмжүүдийг ихэнхдээ мэдэрдэг юм байна. Харин 20% нь эерэг мэдрэмжүүдийг мэдэрдэг юм байна. 20-30% гэдээ авчий тийм ээ. За тэгвэл эерэг сэтгэл хөдлөлд саяны баярлах гэдэг зүйл 20% байгаа юм бол сөрөг сэтгэл хөдлөлийн 60-70% нь айх, уур, гомдол гэдэг зүйлсүүд байгаа. За энэ нь бид нарын хамгийн сайн мэддэг нь энэ гурваал өвчин үүсгэдэг 3 тулгуур гэж үг нь нэрлэгддэм билээ.
За үүнээс улбаалаад маш олон сөрөг сэтгэл хөдлөлүүд байгаа. Бид нарын нөгөө гомдлох, тунирхох, гатаархал, шунал юу вэ те тэр болгоно сааталтанд хувалц шиг бид нарын дотор бижээд явж идэг. Хэрвээ энийг одооноос анзаараад те энэ сэтгэлийн цэвэрлэгийг хийх цаг нь түрүүн бас хэлсэнтэй хийх цаг нь болцсон байна. Аливаа нэгэн зүйлд ихэнхдээ бид нар шүүмжлээд байдаг. Хэрвээ хэн нэгнийг шүүмжлэх харцаар харж байвал бидний дотор миний дотор ч гэсэн яг тэр шүүмжлэл байгаа. Би өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бусдын тэр зүйлийг харж чадахгүй байгаатай холбоотой шүүмжлээд идэг. Тэгвэл шүүмжлэл маань явж юунд хүргэд юм бэ гэвэл нөгөө нэг үе мөчний өвчин, артроз, үений одоо шингэн алдагдах юу вэ те хөдөлгөөнгөө болох, шархирах, үе солиулах гэд үетэй холбоотой маш олон онш шинжилгээнүүд байдаг. Тэгвэл энэний суурь нь өрөөсөө аль хэдийн сэтгэлд хэн нэгнийг шүүмжлэх, нэг бол өөрийгөө байнга голж шүүмжилдэг. Би чадахгүй, би тэгж олонний өмнө гарч чадахгүй, би тэгж юу гэдэг юм те өөрийгөө ямар байдлаар таны хувьд шүүгээд байна вэ? Энэ нь явж нөгөө нэг үе мөчний өвчин гэдэг зүйлийг үүсгэж байгаа юм байна гэд ойлгож болно. Энэ ганцхан жишээ байгаад байна те. Тэрнээс биш маш олон одоо саяны бид нарын илэг зүс, хамар хоолой, чих, харшил хүртэл энэ сэтгэл хөдлөлөөс сөрөг сэтгэл хөдлөлүүдээс үүдэлтэй байд юм аа л гэдгээ энэ үгээр хэлж ин тийм ээ. Сэтгэл хөдлөлөө бид нар эрэх тал руугаа хувиргаж чадах юм бол эрүүл байна л гэсэн үг. 60-70% нь эрүүл байх боломжийг бид нар бүрдүүлж идэм байна. За тэгвэл сэтгэлээ цэвэрлэхэд гардаг үр дүнгууд. За тэгвэл би хэн нэгнийг шүүмжлэхэ болчих гэ бодъё л та тийм ээ. Шүүмжлэхэ болоод түүнийг анзаараад мэдрээд за өөрийгөө ч гэсэн одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд би одоо ингээд те мяа юм биш те гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хүртэл би өөрийн тэр сөрөг сэтгэл хөдлөлийг цэвэрлж байгаа нэг хэлбэр болоод байна. Тэгвэл яг уу нөгөө нэг ирээдүйд үүсэх зүрх судасны өвчлөлөөс өөрийгөө урьдчилан сэргийлж байна л гэд ойлгож болно. Үүнтэй холбоотой даралт нь ихсдэг, даралт нь багасдаг, хэлбэлцдэг хүмүүс цусны даралт маань тогтворч эхлэх юм байна. За хамгийн чухал нь хоол боловсруулах эргэтийн систем маань хөнгөн болоод ирдэг. Саяны уур уцаар гомдол гэдэг зүйл маань ходоодыг элэг цусыг маань багалзуурдж идэг. Ходоодыг бүр маш ихээр агшааж идэг. Одоо ингээд бид нар гарынхаа хурууныхаа үзүүрийг улаан утсаар ингээд чанга уйчих юм бол цус очихгүй тийм ээ. Цус очихгүй хэдэн минутын дараа тэр маань хөхрөөд үхчээд эхэлдэг. Тэрнтэйгээ адилхан энэ нь одоо агшсан байгаа байхгүй. Ходоод маань энэ сөрөг сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй агшаад хоол боловсруулж чадахгүй зангиралдаад байгаагийн үндэс нь нөгөө уур гэдэг зүйл маань ингэж хотоодыг маань агшаагаад бариад идэг, сулруулж болохгүй, амьсгал аваад ч дийлэхгүй. Энэ зүйлийг хэлээд байна. Тэгвэл бид нар ямар нөхцөл байдал үүссэн учраас би уурлаад байгаа юм бэ? Уурлах шалтгаан болоод байгаа юм бэ? Тэ? Гэр цэвэрхэн биш учраас би уурлаад идэм биш тэ. Ингээд уцаарлаад бачимдаад идэм байна гэдгийг таних нь хамгийн эхний энэ сэтгэлийн цэвэрлэгээний эхний шат байдаг. За тэгвэл хүлээн зөвшөөрч эхэлнэ гэсэн үг. Дараагийн алхам нь. За би гэр цэвэрхэн байхгүй цэвэрхэн биш байсан ч гэсэн уурлахаа болъё. Би үнийг 7 хоногт нэг удаа ч юм уу 2 удаа сэвэрлдэг болъё. Бусад үедээ одоо гахаа ороо болсон ч гэсэн би зөвхөн хүлээн зөвшөөрье. Өөрийнхөө ажлаа хийн нэг бол юу гэдэг нь те хүүхдүүдийнхаа хичээл ном сургахад цагаа зориулъя гэдэг ч юм уу. Тийм зохион байгуулалтуудыг хийснээрээ нэг нэгээрээ тэр уур гэдэг сэтгэл хөдлөлийг сэвэрлэж байгаа хэлбэр. За элэг цус.
хоригүйжих үйл ажиллагаа маань сайжирдаг. За энэ болгоныг нэг бүрчлэн ярих юм бол нэг сэдв нь нэг цаг битгийг л нэг өдөржингөө яригддаг байгаа тийм ээ. Тэгвэл энгийнээр ярих юм бол элэг цус ч гэсэн ялгаа байхгүй нэг агшиж сунах хөдөлгөөн маань алдагддаг. Цус нь өтгөрөлттэй. Тэгээ элэгний хатууралтай. Өөр юу вэ? Элэг маань үрвссэн. Цус чулуужсан. Энэ болгон маань бид нарын нөгөө нэг сэтгэл зүйгээс айл хэдэн жилийн өмнө үүссэн байгаа зүйл. Цусны чулуу ганцхан өдрийн дотор үүсчдэг зүйл өртөөсөө биш байхгүй юу, тийм ээ? Түүнийг маш олон жил суглуулж одоо гаргах ёстой уур килэнгээ гаргахгүй дотроо хадгалсаар байгаа л тэр маань нэг талаар чулуу болж бэхждэг. Энэ нь сэтгэлийн хэрээс үүсэж байгаа зүйл. За арьс нүд гэрэлтээд эхэлнэ. Хэрвээ сэтгэлийн цэвэрлэгийг хийх юм бол штэ. Бид нарын нүдэнд гал бий болно. Царай зүс гэрэлтээд толиогоод ирнэ. Бид нар заавал гоо сайханд орж ижил арьс нүур царай гой болдог зүйл өрдөөсөө биш. Бид нар дотроосоо гэрэлтжиж нүур царайгаа нүрээ угаахгүй байсан ч гэсэн гэрэлтдэг тэр байдлыг үүсгэх нь чухал байгаа тийм. Тэгэхээр хичнээн одоо туул гарч юм уу те дотроо гой витаминууд хэрэглээд дотор эргэтнүүдээс эвэрлсэн ч гэсэн сэтгэл маань бохир байх юм бол ялгаа байхгүй гундуу байна. Учир нь энэ нүд арьсыг гэрэлтүүлдэг зүйл маань сэтгэл. Охин маань намайг ингээд заримдаа орж ирээд ингээд ууртаа ч юм уу тийм нэг баяр баясгалгүй гэх юм уу ингээд инехгүй байгаад ирэхээр ингээд инээдэ гэж жагаад миний гацрыг ингэж жагаад инээлгдэг байхгүй юу. Тэгээ би саяхан нөгөө зураг авахулсан чинь зурган дээр би инехгүй зураг авахулахаар цаана бүр ингээд сонин юу гэмээр юм битээ бүр надад таалагдахгүй зурагнууд гараад байгаа байхгүй юу. Нөгөө зурагч нь миний зургийг авчаад болох уу? Гой гарчлаа штэ гингүүтээ. Би инехгүй зурагнуудыг хараад үгүй наадах чинь биш ээ. Биш ээ. Ууртаа харагдаад байна. Гэл би юурээсээ тэгээд исэн байхгүй. Тэгээд инээгээд авахулсан чинь цаана өөр нүд хүртэл ингэж сэргэж ирж исэн. Энэ зүйл хүн болгоны дотор байдаг байхгүй юу? Инээж байгаа хүүхдүүдийг хараад өөр ирэхгүй бид нар инээдэг. Тэ? Инээж байгаа хүний өмнөөс уурлах хэцүү байдаг үсттэй. Яг тэрэн шиг зүйлсүүд бид нарын дотор өрнжид юм байна. Нөгөө талаар бас нэг зүйл байдیں۔ Эрүүл бие бүтээх хөтөлбөр дээр тэр хичээлийг оруулаад өгсөн. Одоо ингэж хуурамчаар бид нар дотроо ингээд уур хурж исэн ч гэсэн гаднаа ингээд хуурамчаар инээсэн ч гэсэн бидний тарих юу гэж хүлээж авдсан бэ гэхлээр энэ хүн баяр баясгалтай байгаа юм байна гэд аз жаргалын гормонуудыг ялгаруулад өгд юм байна. Тэгч хүртэл бид нар инээж болдог. Зүгээр ингэж инээмсэглэхэд хүртэл тархи маань түүнийг мэдрээд бид нарыг баяртай болгох замыг маань зааж өгдөг. За тэгвэл сэтгэл тайван байх юм бол биеийн эдгэрэл төргсөн. Энэ бол бүр бодиттой. Манай одоо хөтөлбөр дээр орж байгаа бүх хүн энийг ам бардам хилдэг байгаа. Тэгэхээр та ч гэсэн үүнийг мэдэрдэг бах тийм ээ. Сэтгэл өөдрөг биш л бол бие маань хүртэл түүнийг дагаад идэг. За тэгвэл сэтгэлээ сэвэрлэхэд маш олон үр дүнгууд гардыг байна. За энэ ч нэг 5-6-ыг л дордсон болохоос биш энэ нь маш их бүр нарийн детальны ярих юм бол гэсэн үг. Тэмээ гэд. За нөгөө талаар сэтгэлийн цэвэрлэгээ энэ ч ингээ бичсэн байна те. Бидний махан бие дээр нөгөө талаар сэтгэл дээр нөгөө талаар сүнсэн биеийн төвшөнд эрүүлж хэрэг байдлыг мэдрэхэд тусалдаг. Сэтгэл маань доктортой амар амгалан амар тайван байхад хүрдэг. Бие маань ялгаа байхгүй эрүүл эсээр гялцаад ирнэ. Тэгэхэд
Сүнс маань хүртэл баярлна. За тийм байна. Тэгэхээр нөгөө сэтгэл хөдлөл гэдэг зүйлсүүд маань одоо энэ ч байгаа ногоон бөмбөлгүүд шиг байнга л хөдөлгөөнтэй байдаг. Тэгэхээр сэтгэл хөдлөл өрөөсөө нэг байранд хизээч оршдоггүй. Би уурлаад штэ. Би ганцаардаад штэ. Нэг бол би баяртай байна штэ. Гэдэг маань төр зургийн. Тэгэхээр энэ болгоныг бид нар зохицуулж чадна гэдэг маань нөгөө урлаг байгаад байна. Тэрнээс биш сэтгэл хөдлөлөө би барих хэрэгтэй. Би тэгсэх ёстой. Би энэ зүйлийг давна гэл өөрсдийгөө барихгүй, хорихгүй. Учир нь сэтгэл хөдлөл бол хөдлөл. За нэг. За яг үнэ. За тэгэхээр зэрэг сэтгэлийн хэр буюу сэтгэл дотор хуримтлагдсан бохирдол гэж юу вэ гэхээр зэрэг хамгийн түрүүнд одоо орчны нөлөө буюу бидний бодолд ирж байгаа бүх мэдээллүүд одоо бидний нүдэрээ үзэж байгаа, харж байгаа, уншиж байгаа, чихээрээ сонсож байгаа тийм ээ. Энэ бүх одоо мэдээллүүд бидний бодолд нөлөөлөд бодлоор дамжиж одоо хүний тархинд өдөрт 80 мянган бодол ирдэг гэж байгаа байхгүй. 80 мянган бодол айлчлаад буцдаг. Тэгэхээр тэр бодлуудын 80% нь сөрөг байдаг. Одоо би энийг хийж чадахгүй болов уу? Тэ? Миний энэ өвчөө одоо эдгэрэх болов уу? Магадгүй одоо маргааш гэхэд 5 дар болчих юм биш байгаа да. Тэ? Одоо би цэснийхөө чулууг авахулвал хаалгааныхаа ширээн дээр өгчүүл яана. Би өгчүүл миний хэдэн хүүхдүүд яах бол эдээ тэр минь энэ минь гэл ингээл дандаа нэг нэгнээсээ үүдэн ургасан сөрөг бодлуудыг удаан бодснороо сэтгэл амархан хэртэж бачимдаж ирдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар одоо бодлын одоо чөлөөлөлт буюу одоо чөлөөтэй open гэж ярьдаг штэ. Чөлөөтэйгээр бодлыг өөрөөр тэртээ тэргүй ирж байгаа бодлыг бид нар төвлөрч тэднэрт анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр тэр дундаас ухамсартайгаар буюу зоригтойгоор эрүүл бодлуудыг буюу эерэг бодлуудыг шингээж бодох энэ арга маань бидний одоо сэтгэлийн цэвэрлэгийн нэг хэлбэр болд юм байна. За тэгвэл мэдээллээр дамжаад бодол маань бохирдсноос болоод. За нөгөөх нь болохоор зэрэг одоо сэтгэл хөдлөл гэдэг төрөнөөс ярьлаа те. Сөрөг сэтгэл хөдлөл буюу уур уцаар бухимдал дэрэс нь үзэн ядалт, гомдол, айдас тэгэд юу гуниг гутрал хамгийн их тохиолддог бид нар тэ хорвоо ертөнцийн хуультай зөрчилдөөд хин нэгэн одоо ойр дотныхоо хүмүүсийг алтснаас болж гуниг гутралд ордог тэ тэгээд тэр гуниг гутралаа удаан жил тээснээс болоод би өөрийгөө өвтгдөг гэсэн үг. Тэгэхээр бидний сэтгэлийн хөдлөл хорвоо ертөнцийн хуультай хэр нийцэж байгаа буюу одоо цаанаасаа бүр одоо юу л нөгөө од гаргийнхаа хэлхээсээр бид нар 9-ийн тоонд буюу 9 жил дотор 2 жил нь угаасаа цэвэрлэгээ хийгдэх тодорхой хэмжээгээр сэтгэлд өөрчлөлт орох тий биеинд өөрчлөлт орох биений цэвэрлэгээ хийх тэгээд ахуйгаа цэвэрлэх гих мэтэр ээлжлээд явдаг бүр одоо орон зурхаан өөрийнх нь тэр юу гэж гинүү одоо энергийн хуйлууд нь хүртэл байж идэг. Тэгэхээр бид нар тэр хуйлаас гажаад энэ жил жишээлбэл одоо 9-ийн товтой цэвэрлэгээтэй жил буюу 2025 чинь 2-2-ын тоо 2-2-ын тоо чинь юу нийлээд 4 дээр нэмэх нь 5 гэдэг чинь 9-ийн тоотой цэвэрлэгээний жил байж байгаа байхгүй. Тэгэхээр 2025 онд бид нар сэтгэлээ цэвэрлэн, ахуйгаа цэвэрлэн тийм ээ бодлоо цэвэрлэн, биеэ цэвэрлэн гэх мэтэр
зарим үед тэр нь бүр яг орчлын ертөнцийн өгөгдлөөрөө зарим хүмүүсэд найз нөхдөдөө үнэхээр үүзээгүй байсан хүмүүст нэг жижигхэн асуудал үүсээ тэрнээсээ болоод одоо найз нөхөд байха болох тангарах тасрах ч гэдэг юм уу төр холбоо тасрах гих мэтэр цэвэрлэгээ явагдаад эхэлдэг. Орчлын ертөнцөөр бүр өгөгдлөөсөө зэгээд эхэлдэг. Тэгэхээр бид нар орчлын ертөнцийн энэ хуйлтайгаа зөрөөд бодоод байвал яах вэ? Одоо нөгөө тангараг тасарсан нэг үл ойлголцсон найздаа гомдол энэ муу намайг ойлгохгүй байхдаа яадгийн тэгтээ яадгийн гэл эргээл шүүмжлээд ингээд байвал энэ нь яах вэ? Тэр хүнд юусоо ямар ч нөлөө байхгүй эргээд миний амьдрал болоод бие сэтгэлд өвчин үүсгэх нөхцөл болох юм байна. Тэгэхээр тэр одоо үл ойлголцлыг, тэр муудалцааныг, тэр маргалдааныг хүлээн зөвшөөрөх тэр сэтгэлийн зориг буюу одоо цэвэрлэгээ хийгдэх, бодлын цэвэрлэгээ. За тэгж яагаад явах вэ? Цаг нь болохоор эргээд уулзсан да гэд орхивол явах уу? Өстой тэр муу намайг ойлгосонгүй тэгж хилээд байхдаа яадгийн ингээд төдийгөөс өдний хүртэл төдөн жил найзалцгаад одоо намайг ингэж орхиод байхдаа яадгийн гэдэг бүх бодлууд маань бидний явах нөгөө сөрөг бодол буюу өөрөө өөрийгөө өвтгдөг бодлоод байх нь. Тэгээд эндээс буюу бидний нөгөө сэтгэл сав эрхтэн маань сөрөг энергиэр сөрөг бодлоор сөрөг өвчин үүсгэх шалтгаануудаар дүүрээд ирэхэр зэрэг биднэрт өвчин үүсээд байна гэсэн. Тэгэхээр энийг яах юм бэ гэхээр зэрэг нэгдүгээрт анзаарна. Би ингэж байгаа юм биш үү? Тэрнийг хүлээн зөвшөөрнө. Би яг ингэсэн байна, тэ? Тэгэхээр одоо тэгвэл яах вэ? Энэ мэдрэмж тэрнээс болж төрсөн байна. Ийм бодлоос болсон байна. Ийм буруу ойлголтоос болсон байна. Ингэж яг орчлын ертөнцийн хуйлтай тэрсэлцснээс болсон байна. Тэгээд яг сэтгэл бол хөдөлгөөн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Өнөөдөр дөнгөж хэрэлцэн маргалцсан даруйдтэй нөхөртөөгөө хүүхдтэйгээ сэтгэл хачин харанхуй байдаг тийм үү? Бараг л насаараа яаж энэ хүүхдтэй энэ нөхөртэй амьдрнаа гэж байгаа юм шиг хав харанхуй тийм нөхцөл байдалд хүн хэсэг живдэг. Санаа зовдөг. За тэгэхэр зэрэг яах вэ? Сайхан болно доо гэдэг итгэлээр нөгөө нөхрөө хүүхдээ хайрлах хайраар буюу одоо нөгөө зүрх сэтгэл зүрхээ сонсно гэсэн үг. Дотоодоо сонсно гэсэн үг. Гадаадад хэрүүл маргаан дайн болоод вэж ийн. Тэгвэл миний дотоод юу мэдэрж гин үү гэхээр нөгөө зүрхээ хайраа сэтгэлээ сонсснороо бид нар яах вэ? Сэтгэл бол хөдөлгөөн юм. Өнөө хайр нь ургаж ирээд яах вэ? Хайр нь дэлгэрч ирээд цэцгэлж ирээд нөгөө одоо маргааны талаар буруу бодоод хямраад хэлсэн энэ хямралыг надаас хөөгөөд явуулах тэр энерги хөдөлгөөнийг надад авчирч өгч байна бол гэсэн үг. Энерги хөдөлгөөнийг надад авчирч өгч байна. Гэсэн төрүүл зүгээр өстой нэрээ энэ хүүхдийг яана гэж уур хүрээлтэй компьютер тоглоод байна. Энэ хүүхдээ ирээдүйн юу нь юу болно энэ чигээр хамааралтай боллоо. Эсвэл одоо тамиг татаад байна, арх уугаад байна. Гадуур тинээд байна. Үгэнд орохгүй байна, надтай хэрэлдээд байна. Ажил сурахгүй байна, ерөөсөө залхуураад байна гэдэг ч юм уу. Ингээд хямраад байжсэн сэтгэл маань аль хэзээ. За яг хөө миний хөө. Цаг нь ирэхээр нас нь болохоор чаддаг болноо. Ээж нь хайраа шингээгээд хүүгээ яг хөө. Сэтгэлээрээ, зүрхээрээ, хайраараа өрөөгөөд байж хахад учир нь алдандаа гэдэг. Нөгөө эерэг хувилбар ороод ирэхээр зэрэг бидний сэтгэл идэгрээд нөгөө сөрөг гэдгээс эерэг рүү хөдөлгөөнд ороод нүүгээд эхэлж байна. Тэгэхээр өдөрт хэд хэдэн удаа ингэж хөдөлгөөн явагдах боломжтой боловч ингэж их савлах нь бидний эд эсэд учир жанцсангүй ойлгомжгүй яаж ажиллахыг мэдэхгүй ийм одоо нөхцөл байдлыг үүсгээд идэг. Тэгэхээр бидний нөгөө сэтгэлийн амар амгалан гээд хүрх гээд байгаа нөгөө чимнад хүсэл маань болохоор зэрэг яг сэтгэлийн амар амгалан. Ерөөсөө л явж хүний чинь хүсээд идэг нөгөө зориод идэг юм чинь энэ сэтгэлийн амар амгалан юм бэ штэ гэдэг дээрээ яг хурж ирдэг. Одоо яг насны бүсэнд сэтгэлэл амар баймаар байна. Юмд санаа зовмооргүй байна.
уур унтуу хэрүүл уруулаас хоол баймаар байна. Сөрөг одоо дайнтай, дажинтай кино тэ хэрүүлтэй, уруултай, уйлантай, майлантай, цустай буудалцаантай ийм юмнуудыг үзэхээр зэрэг имзэглээд энэ юмнаас хоол байхыг одоо ирмэлзээд идэг. Энэ маань болохоор зэрэг яг бид нарын нөгөө эрүүлэл байхыг хүсээд байгаа. Эрүүлэл оршихыг бодоод байгаа чанад хүсэл маань юм биш үү? Тэгвэл эннийхээ төлөө би юу хийж байгаа юм бэ? Гэхээр яг энэ бүгдийг хүлээн зөвшөөрөөд анзаараад мэдрэмжээ таниад дээрэс нь яг нөгөө дүшевний буюу зүрхнээсээ ундарч байгаа хайрандаа анзааргаа өгөөд тэрнийг томруулах дээрээ анхаарлаа төвлөрүүлэх нь байна. Түүнээс биш яг нөгөө болоод өнгөрч байгаа сөрөг юмн дээр санаа зовж засах гэж худлаа ярьж одоо аав чинь тэгээд байна, ээж чинь ингээд байна гэл донд нь худлаа яриад ингээл нөгөөхөөсөө өвдөд бөөн асуудал гэр бүл дээр хүртэл болдог тийм үү. Тэр тэгж хэлсэн, энэ ингэж хэлсэн. Аав чинь тэгж загнаад байна. Яг үндэ аав бол тэгж загнах хүн биш. Ээж л яг дундуур нь аав чинь тэгээд энийг худлаа яриад идэг ч гэдэг юм уу те. Энэ бүгдээс өвдөд нөгөө итгэл гэдэг юм чинь. Ээж ингэж л итгэе. Худлаа аавын нэрийг барил. Намайг гэрлүүд дутах гэж байгаа. Яг хөө тэгээд дутсдчихлээ. Жохон баардж байгаа, жохон дискотод савж байгаад очно ч гэдэг юм уу те. Иймэрхүү итгэл унтарсан нөхцөл байдлуудыг бид нарт үүсгээд байдаг. Энэ нь яг нөгөө хүүхэд чинь өөрөө чиний үгэнд орохгүй дэмий тэнэд байгаа биш. Чи хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаанд итгэл алдах алхмуудыг хийгээд байгаа учраас нөгөө хүүхэд итгэл алдаад яг ингэж л ийдгий. Одоо те нөгөө их барьсан ч хүмхий үнэртэн, баг барьсан ч хүмхий үнэртэн гэдэг шиг яг тийм байдлыг үүсгээд өөрөө өөрийнхөө сэтгэлээ бид нар зовоогоод идэг. Тэр сэтгэлийн хэрийг нэг үгийг худлаа ярьснаас нэг бодлыг буруу бодсноос сөргөөр ургуулan бодох гэдэг. Тэгэл одоо хүүхдээ гараа явахаар зэрэг л араас нь те за одоо энэ явж очиод арх уучих вэ гэж боддог ч юм уу те. Тэгэхэд найзтайгаа уулзаад сакс тоглох гээд явж исэн хүүхэд нь гів гинт нөгөө их юм бодол буруу байхад л ерөөсөө яг найзтайгаа уулзаад сакс тоглох гээд явж исэн л дунд нь сүп хитл нөгөө бодлын чөтгөр чинь энергиэрээ очиж нөлөөлөл хүүхдээ чинь яг арх руу хөтлөөд яваад байна. Тэр би мэдээд байсан юм а энэ нөхрийг яг арх уучна гэ би бодоод байсан байхгүй юу? Яг би мэдсэн байхгүй юу? Яг үндэ яг чиний тэр бодол чинь тэр хүүхдийг очиж арх уулгаад байгаа болохоос биш. Үндэ чи зүгээр л энэ энергиудыг, энэ хайруудыг хайраа шингээгээл байгаа чигээр нь л хайрлаад ижсэн бол хүүхд чинь сакс тоглолцоод хөлсөө гаргацгаад хүрээд ирэх аз жаргалтай хүрээд ирэхт нь аз жаргалтай ээж ухтаад байж ах ийм боломжийг бид нар амьдралдаа бүрдүүлж чадахгүй дандаа сөрөг муу бодлыг өөрөө төрүүлж бодож ургуул сэтгэж гаргаж иржээдгээс болдгийм аа. Энэ дээрээ дахиад нэг зоог тусаад анзаараад бодоод үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр зэрэг сэтгэлийн хэр бол яг бид нар дотроос ургаж гарч ирдэг буюу бидний буруу орчуулга, буруу хандлагаас үүддэг болохоос биш хин нэгэн хүн чамаа гомдоогоод хин нэгэн хүн чамайг зориуд одоо хар буруу санаад чамтай хэрэлдээд энийг одоо сэтгэлээр унгаагаад энэ чигээр галзууртал нь ингээд бухимдуулаад өгье гэж ерөөсөө үйлдэл үйл хөдлөл явагддаггүй амьдралын энерги бол тэгж урсдаггүй юм аа. За тэгэд дараагийн юунд нь тэгвэл одоо нэгэнд би ингээд он удаан жил те хүнтэй суусан цагаас хойш эцэг эхээс одоо өрөх тусгаарлсан цагаас хойш ч юм уу те ганц бий ч үеж болно. Эсвэл үр хөвгтөд хань ижилтэй болсон цагаас хойш би ингэж санаа зовсоор байгаад ингэсээр байгаад ингээд сувцсан юм аа. Тэгвэл би яаж одоо энэ байдлаасаа ангижрах вэ? Миний энэ байдал тэгвэл миний цөсний чулууг үүсгэсэн юм байна. Миний ходоодны шарахыг үүсгэсэн юм байна. Тэ? Миний одоо энэ орон гарan ааштай, ууртай, ундуутай тэ нэг бол уйлаад байгаад идэг, нэг бол инээ цанигаад их аятайхан байгаад идэг юм хамелеон шиг ааш характерыг минь үүсгэж байгаа юм байна. Иннээсээ болоод би яг хизээ баярлаж, хизээ уурлаж яаж байгаагаа мэдэхгүй одоо зүрхний бичлэг шиг юм амьдралаар амьдраад байна. Гэртээ ерөөсөө амьдрахгүй. Сэтгэл сайхан болохоор тоон дээрээ тавтан дээрээ гараа суучдаг. Сэтгэл гутраа дургу өрөөд ирэхээрээ зэрэг шалан дагавраа ороод уйлаад гівтчихдэг.
гэртээ би ер нь амьдрдаггүй юм байна гэдэг энэ хүлээн зөвшөөрөлтүүдийг хийсний дараа тэгвэл эндээс би яаж ангижрах вэ гэдэг ийм асуулт гарч ирдэг. Тэгэхээр сэтгэлийн цэвэрлэгээ нь буюу одоо энэ нөхцөл байдлуудаас яаж гарах вэ гэдэг нь нэгдүгээрт амьсгалын дасгал. Амьсгалаа зөвхөн өөрийнхөө амьсгалын авж байгаа гаргаж байгаа дээр анхаарлаа төвлөрүүлэх. Доод тал нь 10 тоолох хэмжээнд анхаарлаа төвлөрүүлээд 10 удаа амьсгалаа аваад гаргахад тэр сэтгэлийн цэвэрлэгээ аль хэзээний хийгдэж эхэлсэн байх болно. Аль хэзээний хийгдэж эхэлсэн байх болно. Хоёрдугаарт медитейшн буюу бясалгал хийх. Бясалгал хийх нь амьсгалын дасгалтайгаа бас яг хамт хийгддэг. Тэгэхээр өөрийнхөө дотоод руу өнгөх сэтгэл рүүгээ буюу бид нар нэг сайхан төвлөрөөдөхтэй гэхээр зэрэг дандаа нүдэ эндэг тийм үү? Нүдэ харж агаад төвлөрдөг гэж ерөөсөө юм байдаггүй тий. Нэг сайхан төвлөрөөдөхөрөө гэхээр зэрэг гүнзгий амьсгаа аваад нүдэ анаад ингэж цодог. Тэгэхээр яг тэр мөч бол яг би өөрөө өөрийгөө анзаарч байгаа. Өөрөө өөрийнхөө дотоодтой буюу нөгөө зүрх дүүшэтэйгээ одоо харилцаж байгаа тэр цаг мөч байгаад байна. Тэгэхээр бид нар амьсгалын дасгал дээрэс нь нэмээд бяцлаглаар дамжуулж өөрөө өөртөө холбогдох. Энэ бяцлагал дотроо юу хийгдэх вэ гэхээр зэрэг өршөөл өөрөө өөрийгөө шүүмжлээд байдаг, өөрөө өөрийгөө үгүй ядаад байдаг, өөрөө өөртөө итгэлгүй байдаг. Энэ бүх шалтгаануудаа асууж өөрөө өөрийгөө болон өөрийгөө шүүмжилдэг хүн л тамдаа хүнийг шүүмжилдэг. Тэгэхээр яг өөрийгөө болон бусдыг уучлан өршөөл үзүүлэх. Хамгийн нэгдүгээрт өөрийгөө шүү. Тэгээд өөрийгөө нэгэнд өршөөгөөд сурцсан хүн бол би бас нэрээ ингэдэг гэдэг үе нь бусдын алдаа гаргахаар зэрэг дөрөөлөө дайраад энэ алдаан дээр нь дэвслээд булшлаад үгүй гэдэг тийм одоо энергийг эмоцийг ялгаруулахгүйгээр яг тийш штэ. Ийм үе байдаг штэ. Яг тэгвэл энэ үе дээр би дэвсэлхгүйгээр төр холдоод үзье. Гүнзгий амьсгаа аваад яваад аягаа угаая. Тэ? Нөөрэ хөдөө усаар угаачхад халуун цай өөртөө хийгээд уугаад нэг амьсгал дээр төвлөрөөд хэсэг суугаадах юм. Гэх мэтэр өөрийгөө өршөөдөг хүн бусдыг өршөөж төр ойлгох ухаарах орон зайг үлдээж чаддаг. Дээрэс нь талархал буюу өглөө босоод ирсэн цагаас хойш өнөөдөр эрүүл сарвал ямар ч өвчнгөө амьд нүдэ нээгээд амьсгалж байгаадаа өнөөдөр нар гарч агаад өнөөдөр орноосоо өндийн хөтө өглөх таавчгтай байгаадаа гадагшаа гарахтаа харах толтой байгаадаа өмсөх хувцастай байгаадаа уцаар ярих утас байгаадаа өнөөдөр энэ интернет гэдэг юм байгаад энэ хичээлийг сонсох хин нэгэнтэй заавал автобус таксигаар цаг үрж давхихгүйгээр уцаар яриад ажлыг зохицуулж болж байгаад нь заавал танхимд очиж төгжирч ингэж явахгүйгээр онлайнаар хичээл сурах сонсох өөрийгөө хөгжүүлэх бяцлаглыг хүртэл сурах суралцах энэ бүх боломжууд байж байгаад нь миний хүүхдүүд эрүүл сарвал байж байгаад нь орох оронтой байгаадаа өнөөдөр босоод аяглаад уух устаа байгаадаа цэвэр устай халаагаад уух билетик галлаад төлөх модтой зүгээр л коноп дараад асах одоо билетик юутай байгаад ингээл ерөөсөө бид нар талархвал алхам бүртээ амьсгал бүртээ талархах боломжтой. Тэгэхээр энэ амьсгал энэ дасгалаа бяцлагалтайгаа холиод энэ талархлаар дүүргэж тэр өдрийг сэтгэлээ дүүргэснээрээ бид нарт нөгөө муу юм буюу муу бодол муу сүрэг сэтгэлийн хөдлөл нөгөө шүүмжлэл уур уцаар багтах зайгүй болтлоо бид нар сэтгэлээ хэрэггүй болтлоо талархал баяр хөөрөөр дүүргэх боломжтой. Өөрөө өөртөө ярилцах бяцлагал дотроо штэ. Өөрөө өөрийнхөө дуу хоолойг сонсох. Гэв гинт яаж ийн үү? Тэнд нэг
одоо заваарчихсан шалч үйдэг юм уу, ширээч үйдэг юм уу. Харангууд энд нар ингээд станерэ өөрийнхөө араас ширээгээ зарчичдэг штэ. Гутлаач нэг олигтойхон яагаад ороод ирдэггүй. Цэвэрлээд ороод ирдэггүй гэж бодоол уур ингээд нэг хөдлөх тэр моментн дээр өөрийнхөө дуу хоолойг сонсох. Яагаад би энэ мэдрэмжтэй, уур хүрэх мэдрэмжтэй зовлогож гин үү? Энэ нь юунаас үүдэлтэй байна уу? Тэр ширээн дээр заван байснаас, эсвэл шалан дээр шавхаа байснаас болоод миний уур хүрч. За тэгвэл би өөрөө яах вэ? Бохир заваа юм дургүй хүн юм биш үү? Тэ. Тэгвэл би бохир заваа юм дургүй гэдгээ гэр бүлийнхэндээ үнэн зөвөөр нь ухааруулахаар эргээр сайхнаар ойлгуулж чадлаа. Гэх мэтэр өөрөө өөрийнхөө дуу хоолойг сонсож өөртөөгөө ярилцах тэр боломж маань бидний сэтгэлийн одоо цэвэрлэгээ буюу сэтгэлийн хэрнээс ангижрах тэр боломжийг олгож өгдөг юм байна. За амьсгалын дасгал бясалгалтайгаа нийлээд бидний сэтгэлийг яг 10 тоолохын дотор тайвшруулдаг гэж түрүү ярьсан тий. За дараагийн нэг юм нь болохоор зэрэг байгальтайгаа холбогдох. Бид нар хүн өөрөө байгалийн амьтан. Тэгэхээр зэрэг яг жижигхэн цэцгийн дэлбээ харсан ч гэсэн бид баярлж идэг. Чулуу харагдсан ч гэсэн хээгийг хараад, хэлбэрийг хараад тэндээс бид нар яг чулуунаас би ижлийн нэрдэг гэд дуу хүртэл байдаг штэ тий. Тэгэхээр зэрэг энэ дээр хосороо зургацсан юм байна уу? Байгалийн энэ өгөгдөл нь энерги юм юу байна уу гэд бид нар байгальтайгаа ойр байх. Агаарыг гүнзгий амьсгаа аваад нарыг яг ширхтээд талархаж эхлэх. Алхах. Тэр сэвэлзүүр салхи миний сэтгэл доторх бүх хэвийг хөөж ийн. Үлээгээд аваа явчлаа. Одоо би сайн сайхан боллоо. Тэ? Энэ бүх бодлороо өдөрт нэг 10-15 минут агаар салхинд алхаад явах энэ байдал маань бидний эрүүл биеийг бүтээхэд маш сайнаар нөлөөлж өгч идэг юм байна. За дараагийн нэг юм нь би нэмээд хэлэхэд өдрийн тэмдэглэл бичих. Өдрийн тэмдэглэл бичээд байж байхдаа бид яг өөрөө өөртөө үнэтэйгээ нүүр тулж идэг. Өнөөдөр уур хүрээд муу одоо новш чинь бэ чинь тэгээд дургу үргээд ста нэрэ бла 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 гэд ингээд бичээд байж байхдаа бид нар тэр сөрөг сэтгэлийн эмоцийг яг цаас руу гаргаж байгаа болохоос биш орчлон ертөнц рүү ойр орчныхоо одоо хүрээлэн байгаа ах トゥ хамаатан садан гэр бүл хань ижил үр хүүхэд тэр нь битгий хэл яг одоо энэ гэрээ энерги магадгүй цаашлаад энэ бүтэн байшингийн энерги энэ орцонд амьдарч байгаа хүмүүсийн энерги эсвэл хашаанд тэгээд дүүрэг тэгээд бүхэл бүтэн хот тэгээд бүхэл бүтэн улс төв дэлхий тэгээд орчлон ертөнц тэгээд од гаргас энэ бүгдэд одоо цацарч захиалга өгөгдөж идэг. Бидний сэтгэл дотор болж байгаа бодогдож байгаа бүхэн. Тэгэхээр бид нар тэр бүх юуг орчлон ертөнц рүү задгаа цацаад сурчсан байвал тэрнийхээ хариуг л орчлон ертөнцөөс авдаг гэсэн үг. Тэрнийхээ хариуг орчлон ертөнцөөс авдаг. Тэгэхээр бид нар сайн юмыг задгаа цацчихвэл яг сайн сайхныг, эрүүл энхийг, эрч хүчийг, баяр талархлыг, амжилт ололтыг бид нар хязгааргүй авч чадна. Энд бол ерөөсөө л энэ чинь энергийн хууль байхгүй. За би одоо өстөнөр би ийм л хүн, би ийм л ууртай, зүрхний боронктой. Тэгээд юу гэж чи юм уу хийн, чи юм уу хизээ юм байсан ингээл ингээд дайраад байдаг болвол бид нар яг л тэр энергийг орчлон ертөнцид од гаргасад захиалж ийн гэсэн үг. Тэгэд тэрний хариу нь чи ийм ууртай болвол уурыг чинь талимдуулаад би чамд зүрхний өвчөө өгчихье. Чи орчлон ертөнцид энэ ойр орчиндоо ийм энергийг цацаад чи хүүхдэд тайван байлгадаггүй болвол нөхрөө тайван байлгадаггүй болвол хүүхдийг чинь гэрээс нь зуртаалах чи. Нөхрийг чинь нууц амрагтаа олох чи. Эсвэл хоёулангийн наригчин болох чи.
гэдэг бэлгүүдийг л биднэрт өгч идэг. Тэгэхээр бид нар өөрөөсөө юу цацруулна уу? Миний сэтгэлийн хэрний хэмжээ хэр байна уу? Түүнээс шалтгаалсан бэлгийг л энэ амьдралдаа орчлон ертөнцийн авч идэг. Тэгэхээр биеийн бохирдлыг цэвэрлэдэг шиг, хувцсныхаа хэрийг угаадаг шиг, машиныхаа гадна талын цоосыг цэвэрлэдэг шиг бид нар сэтгэлийнхаа бохирдлыг, сэтгэлийнхаа хэрийг цэвэрлэвэл бидний амьдрал эрүүл мэнд төгс төгөлдөр байх боломжтой. Тэгэхээр бид яг уу өнөөдрөөс эхлээд энэ 2025 онд багтаад буюу яг энэ орчлон ертөнцийн цэвэрлэгээний энергитэй зэрэгцээд энэ цэвэрлэгээ хийж эхлэх юм бол төдий ч нэ бид нарт яг үр өгөөж орчлон ертөнцийн энерги нь өөрөө тэрнийг дэмжиж байгаа юм чинь бид нарт маш их боломж байна гэсэн үг. Тэгэхээр одоо дөнгөж 10 сар гарах гэж байна. 11, 12 гээд яг бид нарт чилээсэн 3 сарын хугацаа байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд сэтгэлээ цэвэрлэхэд одоо анхаарлаа хандуулвал таатай байна. Маш их одоо зөв цаг нь бүрдсэн байна гэдгийг нэмж хэлэхэд таатай байна. Тэгээд манайхан асуулт байна уу? Асуулт байвал сайхан комментэн дээр бичээд өгөөрэй. Асуулт байхгүй байх шиг байна те. За тэгээд нийтдээ 45 46 7 минут болцсон байна. Тэгээд өнөөдрийн сэтгэлийн цэвэрлэгээ лайв хичээлээ ингээд өндөрлөе. За төсөлийн үгийг Гүлнараа да. Яа. Асуулт байхгүй байх шиг байна. Ер нь бол сэтгэлийн цэвэрлэгээ маш нарийн. Түүнийг бид нар хин нэгэнд тэгтлээ нэг сэтгэлээ уудлаад бол яриад байдаггүй мөртлөө дотроо төм бомн асуудал бол бөм бужигнаж төм түжигнэдэг гэдэг шиг байж идэг шүү. Тэгэхээр үүнээс гарах арга замууд саяны 5 зүйл царай эмч маань хэллээ тийм ээ. Тэрийг амьдралын бүр нөгөө шүдээ угаадаг шиг татал болгочих юм бол бид нар нөгөө нэг чиний зорилго юу юм бэ гэхлээр ерөөсөө л нэг амар тайван байх л гэж хариулдаг гэдэгтэй. Тэр амар тайван амьдрал маань эрдэм байна. Ерөөсөө амьдралын маань гол зорилго саяны 5 зүйлийг дадал болгочих юм бол зөв амьсгалчих юм бол өөрийнхөө уур одоо бухимдал тэр сэтгэлийн ингэж нэг дэгэн догон болцсон юм шүднүүдийг нэг жиг дуурсдаг болгох юм бол бид нар амар тайван байх боломжтой байд юм байна. Тэр хэмжээгээрээ бидний энерги сэвэр байна. Энерги сэвэр байгаад ирэхээр амьдрал дээр энэ материалын ертөнцийн бүх зүйл цэвэрхэн болоод ирдэг. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэх юм бол зүйлгээд нэг юм нэмээд хэлчих үү Гүлнараа. Уучлаарай. 5 зүйл гэсэн чинь 6 дахь зүйлгээд нэг юм нэмээд хэлчихмээр байна. Төрөний дадал шүдээ угаадаг шиг дадал болгочих юм бол гэхээр зэрэг орой болгон өөртөө зориулсан сэтгэлийн цэвэрлэгээг хийх. Одоо бид нар шүдээ цэвэрлдэг одоо дадал буюу нэг ритуал болчиход байна шүү дээ энэ чинь. Одоо бид нарын нэг тийм юу гэдгийг ритуал гэхээр ойлгоё гэж байна уу те? Нэг хим давтамж цэвэрлэгээний одоо нэг тийм зан үйл шахуу юм болчиход байгаа байхгүй юу те? Өглөө хосоо шүдээ угаана, орой унтахтай шүдээ угаана, хоол идэ шүдээ угаана гэдэг зан үйл болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр яг сэтгэлээ цэвэрлдэг зан үйлийг нэгдүгээр өөртөө юу яагаад орой унтахынхаа өмнө би өстө ингэж гүнзгий амьсгаа 10 удаа гүнзгий амьсгаа авахт л аваад гаргахт л хангалттай гэдэг ийм зан үйл болгоод хэвшүүлэх. За нөгөө нэг сэтгэлээ цэвэрлэх арга нь болохоор зэрэг хамгийн идэгсэн эсвэл одоо ойр дотны чамайг сонсож чадах тийм хүмүүстэй сэтгэлээ дэлгэж ярилцах гэдэг юм байна. Тэгэхээр бит хоёр нь эрүүл бие бүтээгээ бит хоёрын ард энэ баннер дээр харагдаж байгаа шүү дээ. Эрүүл бие бүтээгээд ийм 90 хоногийн хөтөлбөрийг явуулдаг. Манай энэ хөтөлбөрт орж ирэх юм бол тэр сонсдог тэ зөвхөн чамайг ойлгож сонсож чаддаг тэр хүнд нь бас чаддаг шүү гэдгийг нэмээд хэлчих юм. За үргэлжлүүлээ. За. Тэгэхээр миний интернет болохгүй байгаад байна уу? Таних юм уу? Байна уу? Оо,
Минийх юм байна. Байна уу? Байна уу? Миний интернет болохгүй байгаад байна уу Сарагч? Айн. Тэгж Минийх байна. болохгүй байгаад байна. Харин тий За за засаг тэгээд байгаад байна тэгвэл гэсэн. тэгвэл юу чи? Тэгвэл ерөнхийдөө ингээд хэлэх юм маань, ярих юм маань, хичээл маань өнөөдөр дүүрчлээ. Тэгээд та бүхэндээ эрүүлийн сэтгэлийн амар амгалан ирч хүч амжилт олтын дээдийг хүсэн өрөөгөөд намрын шаргал нартайгаа налайн жаргаарэ гэд өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөё. Түр баяртай. За тэгээ уг нь бол хэлэх юм их байсан юм. Зөндөө байгаа шүү. Тэгээ дараагийн 7 хоногт уулзъя. За 1 биш 2 биш 3 болж орж ирээрээ. За амжилт хүсье сайхан амраарай. Ингээд өндөрлөе те. За